Би Тэнгэр газрыг бүтээгч төгс хүчит Бурханы эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож Онгон майраас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. совлогдсон нас болж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин амьдсан. Тэгээд мөнхийн улс руу одож төгсгчд Бурхан эцгийнхээ баруун моторт задарсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдрал болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Модыг юу мод болгодог юм бол? Байшинг юу байшин болгодог юм бол? Эсвэл хүнийг чухам юу хүн болгодог юм бол гэж та урд өмнө бодож байсан уу? Арай өөрөөр асууж үзье л дээ. Мод эсвэл байшин байхын тулд ямар чанарыг агуулсан байх ёстой юм бол? Эдгээр яриухтай асуултуудыг олон мянган жилийн турш гүн ухаантнууд тунгаасаар ирсэн байдаг. Тэгвэл бид христтгэлийн теологийг судалж байхдаа үүнтэй төстэй асуултуудтай нүр тулгардаг. Өнөө цагт христтгэлийн гих тоо томшгүй сүм чуулган бий болсон ч ихэнх нь олон зүйл дээр санал зөрөлддөг. Тиймээс христтгэлийн теологийн хамгийн чухал үндэс суурь онол сургаал юу вэ гэж асуух шаардлагатай юм. Мэдээж хэрэг бид энэ асуултыг асуусан учраас хэн нэгэн хүн теологийн маш бага мэдлэгтэй байсан ч аврагдах боломжтой гэдгийг тодорхой болгох нь зүйтэй. Бид Христийг тууштай дагах нь Христ итгэгч болоход хангалттай. Мөн үүний зэрэгцээ ямар ч теологийн үзэл санааг Христ итгэлийнх гэж нэрлэхээс өмнө энэ нь хэд хэдэн чухал ойлголтыг агуулж байх ёстой гэдгийг хэлэх нь зөв юм. Сүм чуулганы эхэн үеэс л ашигласаар ирсэн элч нарын тунхаг нь тэдгээр итгэлийн үндсэн гол ойлголтыг агуулсан байдаг. Энэ хичээл бол Христ итгэгчид юунд итгэдэг талаарх бүх хүний сайн мэддэг, газар сайгүй ашиглагддаг, хураангүй болох элч нарын тунхагийн тухай цоврал хичээлийн маань эхнийх нь юм. Энэхүү хичээлээ бид итгэлийн үндсэн тунхаглалууд гэж нэрлэсэн. Учир нь бид элч нарын тунхагийг өөрсдийгөө Христ итгэгч гэж үздэг хүн бүрийн тунхаглан итгэх ёстой чухал ойлголтууд буюу онол сургаалын хураангүй гэдэг талаас нь үзэх болно. Элч нарын тунхаг нь чуулганы анхны зуунуудад янз бүрийн хэлбэрээр гарч ирж байсан. Харин манай эртний 700 онд латин хэл дээрх стандарт хувилбар нь гарсан байдаг. Орчин цагийн англи хэлэнд буулгасан хамгийн түгээмэл хэлбэрийг харцгаая. Би Тэнгэр газрыг бүтээгч төгс хүчит Бурхан эзэнд итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон майраас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин амьдсан. Тэгээд мөнхийн улс руу одож төгс хүчит Бурхан эцгийнхээ баруун моторт задарсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд битгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг, ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдрал болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Бид энэхүү итгэлийн үндсэн тунхаглалууд бүхий элч нарын тунхагийг 3 хэсэгт хуваан авч үзнэ. 1-дүгээрт бид тунхагийн түүхийг, 2-дугаарт тунхагт юу өгүүлдэг тухай товч тоомлон авч үзнэ. 3-дугаарт энэхүү тунхагийн онол сургаал нь өнөө цагт ямар ач холбогдолтой тухай ярилцах болно. Ингээд эхлээд элч нарын тунхагийн түүхийг сөхөж үзцгээе. Бид элч нарын тунхагийн түүхийг судлахдаа 2 зүйл дээр анхаарлаа хандуулах болно. Эхлээд бид тунхагийг хэн зохиосон, хизээ бичигдсэн зэрэг түүхэн хөгжлөхийн тухай ярилцсан. Дараа нь чуулган яагаад тунхагийг зохиож хэрэглэх нь чухал гэж үзсэн шалтгаан буюу зорилгыг авч үзнэ. Тэгэхээр эхлээд элч нарын тунхагийн түүхэн хөгжлийн тухай ярилцъя. Энэхүү элч нарын тунхагийг анх 1-р зууны үед 12 элч бичсэн гэж үздэг байлаа. Тэрч бүх хэл үүнд буй теологийн 12 өөр тунхаглалуудыг элч бүр нэг нэгээр нь зохиосон гэх яриач бий. Ийм зүйл болсон эсхийг эсвэл элч нарын хэн нэгэн тунхагийг бичгэд шууд оролцсон гэдгийг нотлох баримт байхгүй.
Тэгвэл үүнийг элч нар бичээгүй юм бол хэн бичсэн юм бэ? Зохиогчийн нэр байхгүй учраас элч нарын тунхагийг хэн бичсэн бэ гэдэг асуулт өнөө хүртэл хэвээр байна. Энэ асуулт бол Христээс хойш 40, 50 жилийн дараач баптизм хүртэгчдээс асуудаг асуулт байсан нь гарцаагүй. Тэднээс Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан эцэгт итгэж байна уу гэж асуудаг байсан байж таарна. Үүнийг бид олон хүмүүс баптизм хүртэхдээ эдгээр асуултуудад хариулсан байдгаас харж болдог шүү дээ. Мөн манай эртний 200 оны үед Тертуллиус хуучин Ромын тунхагийн тухай дурдсан байдаг. Энэ нь элч нарын тунхагтай тун төстэй. Энд баптизмын асуултууд болох итгэж байна уу? Итгэж байна уу гэсэн хэллэгүүдийг дурдсан байдаг. Элч нарын тунхагийн тухай хамгийн анх манай эртний 390 оны үед Рупинус гэдэг хүн дурдсан байдаг бөгөөд Юдасын оронд сонгогдсон Матьяг оруулаад 12 элчийн түүх бүрийг тунхагийн өгүүлбэр бүртэй холбон тайлбарлсан байдаг. Үүнийг батлах түүхэн нотлохоо байхгүй ч тунхаг нь элч нартай холбогдох нь гарцаагүй тул уул үндэсгүй зүйл биш юм. Анхны Христ итгэгчдийн бичээсүүдэд элч нарын тунхагтай төстэй олон чухал онол сургаалууд бий. Тэдгээр нэг талаараа итгэл үнэмшлийг наривчлан жагсааж үндэс суурийг нь тайлбарладаг итгэлийн өдөрдөмж заавар юм. Анхны сүмийн эцгүүдийн бичээснүүдэд тухайн сүм чуулганы итгэл үнэмшил болон дадал зуршлыг хураангуйсан итгэлийн өдөрдөмжүүд байдаг. Жишээ нь Origen on Post, Principles номынхоо эхэнд итгэлийн дүрмийг оруулсан бол Иренус нь гаж сургаалын эсрэг хэмээх алдартай зохиолынхон 1-р ботын 10-р бүлэгт мөн тийм дүрм оруулж өгсөн байдаг. Иймэрхүү итгэлийн өдөрдөмжүүд нь чуулганы сургаалыг хадгалан хамгаалах, мөн хүмүүсийг ялангуяа ахлагч нарыг бэлтгэн сургах зорилготой байсан. Эдгээр нь ихэнхдээ чуулган бүрд харилцсан адилгүй байв. Ерөнхийдөө үүнд чухал сургаал номлолын тунхаглалт төдийгүй ёс суртахууны болон уламжлалт сургаалууд багтсан байдаг. Нөгөө төгөр эртний зарим онол сургаалууд нь тунхаг хэлбэрээр бичигддэг байсан. Өөрөөр хэлбэл чуулганы итгэлийн баримтлах удирдамж тэр дундаа хамгийн чухал итгэл үнэмшлийг нэгтгэн хураангуйсан жагсаалт гэж хийж болно. Эдгээрийг голчлон баптизм зэрэг чуулганы ёслолын үеэр иш татан хэрэгэлдэг байв. 1-2 дугаар зууны үед чуулган бүр өөрийн гэсэн тунхаг эсвэл Библийн чухал үннүүдийг хураангуйсан удирдамжтай болсон байлаа. Гэвч 3-4 дугаар зуун гэхэд зарим нэг тунхагууд илүү ихээр түгэн дэлгэрч олон сүм чуулганд адилхан ашиглагдах болсон юм. Ийхүү олонний дунд түгсэн эртний тунхагуудын нэг бол Ромын чуулганаас гаралтай Ромын тунхаг юм. Энэ тунхаг элч нарын тунхагтай тун төстэй. Тиймээс элч нарын тунхаг бол Ромын тунхагийн дараагийн хувилбар гэж итгэдэг судлаачид ч олон бий. Гэвч жухам хаанаас гаралтайгаас үл хамааран элч нарын тунхаг ялангуяа барууны сүм чуулгануудад өргөн хэрэглэгдэх болсон нь эргэлзээгүй. Энэ тунхагийн үг хэлэг нь анхны зуунуудад чуулганаас чуулганд янз бүрээр өөрчлөгцөөр ирсэн. Харин 8 дугаар зууны үед үг хэллэгийг нь өнөөдрийн бидний ашиглаж байгаа стандарт загварт оруулсан байна. Тунхагийн түүхэн хөгжлийн талаар энэ ойлголтоо мартахгүй санаж байгаарай. Одоо бүгдээрээ элч нарын тунхагийг бичих болсон зорилго болон үүнийг хэрхэн ашиглаж ирсэн талаар үздэцгээе. Өнөө цагт олон Христ итгэгчид аливаа тунхагуудад эргэлзэх болсон. Үүний шалтгааныг ойлгоход тийм ч хэцүү биш юм. Тунхагийг бичвэртэй адил эрх мэдэлтэй гэж хэлэх хүн тун цөөхөн хэдийч заримдаа Христ итгэгчид сайн зорилгын улмаас л аливаа тунхагийг Библиэтэй адил тэнцүү гэж үзэх нь бий. Гэхдээ ямар ч тунхаг онлын хувьд ч амьдрал дээр ч тийм өндөрт өргөгдөх ёсгүй. Библи бол бидний итгэл болон амьдралын цорын ганц алдаагүй, мадаггүй өдөрдөмж юм. Харин тунхаг бол Библийн ойлголтыг хураангуйлан заадаг, засаж сайжруулах боломжтой арга хэрэгсэл.
Тэгвэл одоо бид элч нарын тунхаг нь Христ итгэгчдэд Библийн сургаалуудыг суралцаж үнэнч үлдэхэд туслах зорилготойгоор бий болсон тухай үзэх болно. Ингэхдээ элч нарын тунхагийн зорилгыг 3 алхмаар судлана. Нэгдүгээрт бид бичвэр бол жинхэнэ үнэн онол сургаалын их сурвалж гэдгийг үзнэ. Хоёрдугаарт сүм чуулганы уламжлалт сургаалууд нь бичвэрийг л дагдаг тухай үзнэ. Гуравдугаарт элч нарын тунхаг нь чуулганы бичвэрийн уламжлалт ойлголтыг хураангуулах зорилготойгоор бичигдсэн гэдгийг үзэх болно. Ингээд үнэнч тууштай Христ итгэгчид бичвэр бол онол сургаалын үндэс гэдгийг үргэлж баталсаар ирсэн тухай эхлээд харцгаая. Анхны сүмийн эцэг болох Оригон 3 дугаар зууны эхэнд бичсэн On Post Principles гэдэг номынхон удирдгалд юу гэж бичснийг хамтдаа сонсцгоё. Итгэдэг хүмүүр хүнийг сайн сайхан аз жаргалтай амьдрал руу хөдөлдөг мэдлэгийг өөр ямар ч их сурвалжаас биш зөвхөн Христийн үг сургаалаас олж авах ёстой. Христийн үг гэж хэлэхдээ бид зөвхөн түүний хүн байхтай хэлсэн үгийг биш, харин үүнээс ч өмнө Бурхны үг болох Христ нь Мөсе болон иш үзүүлэгчдийн номуудад байсан түүгээр зогсохгүй түүний тэнгэр өд одсныхоо дараа ач элч нараар дамжуулан хэлсэн бүхий л үгийг хэлж буй юм. Энд Оригон бичвэрийн бүхий л хэсгүүдэд Христийн үг байдаг бөгөөд энэ нь бүх үнэн онол сургаалын их сурвалж гэж заажээ. Тэгвэл одоо 3 дугаар зууны ихээр амьдарч байсан Бишоп Hippolytus Against the Heresy of One Notus гэдэг номынхон 9 дугаар хэсэгт бичсэн үгийг сонсъё. Ахан дүүс минь, цор ганц Бурхны тухай мэдлэгийг бид өөр ямар ч их сурвалжаас биш, харин ариун бичвэрээс л олж мэддэг. Анхны чуулганууд Библийг бүхэлдээ элч нараар дамжуулан итгэгчдэд өгөгдсөн Христийн үг гэж итгэдэг байв. Тиймээс тэд теологчдын соло скрипт буюу зөвхөн бичвэр гэдэг ойлголтыг дагдаг байсан. Өөрөөр хэлбэл энэ нь бичвэр бол итгэлийн цорын ганц алдаа мадаггүй өдөрдөмж ба теологийн ямар ч маргааны эцсийн шүүгч мөн гэсэн ойлголт юм. Бид үүний тод шиг манай эртний 370 онд Кайсер хотын бишопоор сонгогдсон Базилийн бичсэн зүйлсээс харж болно. Базил чуулганы уламжлал ба ёс заншлыг хүчтэй хамгаалагч нэгэн байсан. Тэрээр тэдгээр уламжлалууд нь угтаа элч нараас улбаатай гэдэг итгэл үнэмшлээс үргэлж илэрхийлдэг байв. Гэсэн хэдий ч эдгээр уламжлалууд нь үнэн зөв эсэх талаарх асуулт гарч ирэхэд тэрээр бичвэрийг эцсийн эрх мэдэл гэж үзсэн. Юстатиус эмчид бичсэн 109 дугаар загталдаа Базил юу гэж хэлснийг хамтдаа сонсцгоё. Бурхны онгодоор бичигдсэн бичвэр бидний дунд шүүгч болтугай. Тэгээд аль талд нь Бурхны үгтэй нийцсэн онол сургаал байна. Тэр талыг үнэн гэж үзэн санал өгөх зүйтэй. Зарим чуулганууд итгэлийн удирдамжтай нэгэн хэлбэрийн уламжлалт үзлийг баримталдаг бол бусад чуулгануудын уламжлал үүнтэй зөрчилдөж байдгийг Базил энд хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс тэрээр энэ асуудлыг шийдэхэд Библи хамгийн дээд эрх мэдэлтэй гэж үзжээ. Анхны чуулганууд бичвэр бол бүх онол сургаалын үндэс гэдэгт бат итгэлтэй байсан. Гэвч бичвэрийн сургаалыг хураангуйлж хамгаалахын тулд чуулганы уламжлалт сургаалд түшгэлсэн хэвээрэл байв. Тэгвэл чуулган яагаад уламжлалт сургаалаа сахин хадгалах шаардлагатай гэж үзсэн юм бол? Зөвхөн Библиэл чандлан сахиад явхад хангалтгүй байсан гэж үү? Библи өөрөө бидэнд заагаад явчихна шүү дээ. Тэгэхээр сүм чуулган жохом юунд итгэдгээ товч бөгөө тодорхой илэрхийлсэн мэдэгдэл гаргах шаардлагатай байсан. Ялангуяа элч нарын заасныг мушгиж Библийн сургаалыг говьлдог хурамч багш нар байсан. Тиймээс тэдгээр хурамч сургаалуудаас хамгаалахын тулд чуулган юунд итгэдгээ тодорхойлсон хураангуй мэдэгдэл боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарсан юм. Чуулган бичвэрийг итгэлийнхээ үндэс болгодог байсан хэдий ч бичвэр маш урт бас үг хэлгэн хязгаарлагдмал байсан нь мэдээж. Тиймээс Библийг бүхэлд нь уншихгүйгээр итгэлийн чухал зүйлсийг ойлгож ухаарахт нь хүмүүст туслахын тулд үндсэн онол сургаалаа нэг тунхагт багтаан хураангуйлах нь чуулганы хамгийн зөв гарц байсан. Манай эртний 397 он хүртэл бичвэрийн канон албан ёсоор бүрдээгүй байсан учраас чуулганы эхэн үеийн түүхэнд элч нарын тунхаг чухал ач холбогдолтой байв. Тэгэхээр чуулганы хамгийн эрх мэдэл бүхий итгэл юу байсан бэ? Үүнийг л элч нарын тунхагт хураангуйлан оруулсан юм.
Мэдээж тэр үед Библи байсан. Тэгсэн хэрэг нь яагаад тунхаг хэрэгтэй болсон юм бол? Учир нь хүмүүсийг Христ итгэгч гэж хүлээн зөвшөөрөхийн тулд Библийг бүхэлд нь ойлгохыг шаардах боломжгүй байсан. Элч нарын тухагт Библийн чухал сургаалуудыг хураангуйлж илүү хэлбэр болгосон гэсэн үг. Ийм л учраас тунхагийг өнөөдөр ч ашиглах хэрэгтэй. Хуурамч багш нар сүм чуулганд олон бэрхшээл авчирдаг. Тэдний зарим нь сайн мэдээний гол цомыг үгүйсгдэг. Ийм нөхцөлд Христ итгэгчдийн итгэмжит удирдагч нар бичвэрийн гол цөм сургаалыг хураангуйлан боловсруулсан нь итгэгч бүр итгэлийнхээ үндсэн агуулгыг ойлгож дагахын тулд юм. Origin on Post Principles гэдэг номынхоо удирдлагын өөр нэгэн хэсэгт юу гэж тайлбарсныг сонсцгоё. Христийн үзэл санааг дагдаг гэж боддог олон хүн бий. Гэвч тэдний зарим нь итгэлийн эцгүүдээсээ өөр бодолтой байдаг. Тэд элч нараас уламжлагдан өнөөг хүртэл чуулганд хадгалагдсан ирсэн сүм чуулганы болон элч нарын уламжлалаас огтхонч ялгаагүй үнэн гэж хүлээн зөвшөөрөгдөх ёстой чуулганы сургаалаач зөрсөн байдаг. Энд орийг нь юу гэж хэлснийг анзаарав. Тэрээр чуулганы сургаал бол алдаа мадаггүй эсвэл үргэлж зөв байдаг гэж хэлээгүй байна. Харин чуулганы сургаал элч нараас үе дамжин түүний амьдрч буй цаг үе хүртэл уламжлагдсан ирсэн учраас л үнэн гэж хүлээн зөвшөөрөгдөг байсан гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Оригины амьдарч байсан цаг үед чуулганы сургаал нь бичвэрдэх Христийн үгийн алдаагүй зөв хураангуйд байсан ажээ. Тийм учраас л чуулганы сургаалыг тухайн үеийн онол сургаалуудыг шалгах стандарт ба итгэлийн удирдамж болгон ашиглах боломжтой байсан. Гэхдээ бүхий л дээд эрх мэдэл тухайн цаг үеийн сүм чуулганд биш харин шинэ гэрээнд л байдаг. Энэ санааг бид хэд хэдэн холбоос цагирах бүхий гинжтэй зүрлэж болох юм. Анхны чуулган Христээс батзуурахыг хүсэж байсныг бид Библиэс хардаг. Тиймээс Христ бол гинжний эхний цагирга юм. Элчнэр Христтэй шууд л харилцаатай байж түүнээс суралцаж байсан. Тиймээс элчнэрийн сургаал бол гинжний хоёр дахь цагирга. Элчнэр хожим нь бичвэрдэх Христийн талаарх мэдлэгээ сахин хадгалж бичиж буулгаснаар бичвэр нь гинжний 3 дахь цагирга болсон. Энэхүү эхний 3 цагирга нь ариун сүнсээр хөтлөгдсөн тул төгс төгөлдөр бас алдаа мадаггүй байв. Харин 4 дахь цагирга болсон сүм чуулганы уламжлалт сургаал номлол нь эдгээрээс ялгаатай. Энэ нь уламжлал болон дамжихдаа алдаа мадаггүй байсангүй. Ариун сүнс тэднийг алдаанаас ангид байлгах баталгаа өгөөгүй юм. Үнэн дээр зарим чуулганы уламжлал бусад чуулганыхтай зөрчилдөх тохиолдол олон байдгийг бид өмнө нь үтсэн билээ. Тэдгээр зарим сургаалууд нь Библиэд шууд тодорхой заагаагүй жижиг асуудлууд байдаг. Харин бусад уламжлалууд нь элч нарын тунхаг заасан шиг нэн ялангуяа итгэлийн үндсэн тунхаглалуудын талаарх Библийн анхны утга санааг хураангуулсан байдаг. Үндсэн цөм итгэл үнэмшилтэй холбоотой уламжлалуудыг үе үеийн турш газар бүрд сүм чуулгануудын ахлагч удирдагч нар итгэн дагсаар ирсэн. Түүнчлэн эдгээр уламжлалуудыг Библиэс шууд шалган баталгаажуулж болдог. Ориг нь чуулганы уламжлалт сургаалыг итгэлийн удирдамж гэж бичгтээ тун итгэлтэй байсны учир энэ юм. Гэвч энэ цагирга алдаа мадаггүй төгс байгаагүй. Сүм чуулганууд түүний зөвлөлүүд болон итгэгчдийн хувьд үргэлж алдаа гаргах боломжтой байсан. 3 дугаар зууны Картежийн бишоп Сипраны, Ромын бишоп Стефаны онол сургаалыг эсэргүүцсэн бичсэн 73 дугаар захидалтаа юу гэснийг хамтдаа сонсоцгоё. Зарим хүмүүсийн дунд шургалсан ямар ч уламжлал нь үннийг ялахыг зогсоож чадахгүй. Үнэн үгүй уламжлал бол эрт цагийн алдаа юм. Энд Сипран хэлэхдээ Христ итгэлийн зарим нэг эртний үзэл суртал болон зан үйл нь элч нараас бидэнд дамжин ирсэн үнэнд суйрлаагүй гэжээ. Харин тэдгээр нь олон жилийн өмнөөс л чуулганд чимээгүй орж ирсэн эрт цагийн алдаа гэсэн байна. Үнэн дээр хүмүүний энэхүү алдаатай байдлын улмаас л чуулган итгэлийн удирдамжийг бичгийн хэлбэрээр үлдээх нь чухал болсон юм. Ориг нь болон бусад чуулганы эцгүүд итгэлийн удирдамжийг бичиж үлдээсэн зорилго бол дэлхийд даяарх Христ итгэгчид өөрсдийн онол сургаалаа уламжлалт сургаалтай харьцуулан үзэх боломжийг олгох явдал байв. Чуулганы зөвлөлүүд ч
Мөн уламжлалт онол сургаалаа бичиж үлдээснээр үе үеийн газар бүрийн Христ итгэгчид хизээд ашиглаж болох шүүлтүртэй болсон юм. Ямар ч тохиолдолд чуулганы уламжлалт сургаалыг сахин хадгалсаар ирсэн чин зорилго нь чуулганууд Библийн анхны утга санаанаас хазаахгүй байж итгэгчид элч нарын сургаалыг зөвөр ойлгон Христийн үгийг баттай ухаарч түүгээр амьдрах явдал байсан юм. Нэг талаараа Библи бол маш том ном учраас та бүгдийг нэг дор ярьж тайлбарлаж чадахгүй шүү дээ. Тиймээс та үүнийг сайтар хураангуйлах шаардлагатай болно. Шинэ гэрээнд хүртэл Христ гэж хэн болох тухай онол сургаалыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг. Шинэ гэрээнд элч нар үгүй үнэн бол энэ юм гэдгийг ойлгуулах гэж их хичээсэн байдгийг бид мэднэ. Есүс гэж хэн болох, мөн Библийн үндсэн ойлголтууд юу байдаг тухай томоохон асуудлууд 2 дугаар зуунд ч үргэлжилсээр байсан юм. Тиймээс тэд Библийн ойлголтуудыг аль болох товч богино болгон хураангуйлах ёстой болсон. Энэ нь л элч нарын тунхагийг бий болгосон хэрэг л дээ. Гэхдээ хамгийн чухал нь бид энэ бол Библиэлд ямар нэг зүйл нэмэх гэж биш, харин утга санааг нь ойлгуулах зорилготой гэдгийг санах хэрэгтэй. Манай эртний 374 онд Basil On the Holy Spirit номдоо ингэж бичсэн байна. Бид эцгүүдийн хэлсний адилаар явдаг. Гэхдээ бид зөвхөн тэднээс дамжин ирсэн уламжлалыг л дагдаггүй. Учир нь эцгүүд ч бас бичвэрийг дагдаг байсан юм. Анхны чуулган уламжлалт сургаалаа хамгаалахдаа онол сургаалын жижиг асуудлуудын талаар төдийлөн санаа зовдоггүй байсныг энд хэлэх нь зүйтэй. Тэд итгэлийн үндсэн суурь, чухал зүйлс болон хэрэгжүүлэлт дээр гол анхаарлаа хандуулдаг байсан. Энэ нь ч тэдний бичсэн зүйлстэй хөндсөн асуудлууд болон итгэлийн удирдамжтай багтаасан зүйлсээс харахад тун тодорхой байдаг. Жишээ нь тэд Христийн хүн мөн чанарыг үгүйсгдэг доктистуудын эсрэг бичиж байсан. Тэд мөн хуучин гэрээний бурхан бол махан биеийн бүхий л гин нүглийг зөвшөөрдөг, Йормов бурхан байсан гэж итгэдэг гностик үзэлтнүүдийн эсрэгч бичиж байв. Тэд Библийн үндсэн итгэлийг үгүйсгдэг бусад олон хурамч сургаалуудын эсрэг бичсэн. Бид бичвэр болон чуулганы уламжлалт сургаал номлын тухай ярилцлаа. Одоо бүгдээрээ элч нарын тунхагт чуулганы уламжлалт сургаалыг итгэгч бүрд зориулан хэрхэн хураангуйлсан болохыг үзэхэд бэлэн боллоо. Шинэ Христ итгэгчид Библийн үндсэн сургаалд итгэж буйг элч нарын тунхагаар баталгаажуулдаг байсан тухай бид үзсэн. Орчин үеийн чуулганууд шинэ итгэгчдэд Библи судлал болон сургалтуудаар дамжуулан дагалдуулдагтай адил анхны чуулган шинэ итгэгчдэд тунхагаар дамжуулан итгэлийн үндсэн ойлголтуудыг зааж сургадаг байжээ. Манай эртний 354-өөс 430 оны хооронд амьдарч байсан Хиппогийн алдарт бишоп Августин нь катекумн буюу баптизм хүртэх гэж буй шинэ итгэгч нарт зориулсан номлохдоо тунхагийн үн цэнийг хураангуулсан байдаг. Тэрхүү номлолыг бэлтгэхдээ түүний гол баримталсан тунхаг бол Никаегийн тунхаг байсан ч түүний үг бүр чуулганы эхний хэдэн зууны бүхий л тунхагуудын зорилго ба хэрэглээг хураангуулан хүргэж чадсан юм. Тунхагийн тухай катекумн нарт зориулсан номлолдоо Августин ийхүү бичжээ. Та бүхний Тэнгэрлэг бичвэрээс сонссон үгс тань бичвэрийн энэ тэнд янз бүрийн хэсэгт бий. Тиймээс эдгээрийг нэгтгэн хураангуйж удаан нэгэн ч ойлгож тогтооход хялбар болгов. Ингэснээр хүн бүр итгэдэг зүйлсээ хийж ярьж хорогдон найдах боломжтой болох юм. Августин энд Христ итгэлийн үндсэн зөв сургаалууд нь Библийн энэ тэнд тарсан байдаг гэдгийг онцлон хэлжээ. Тиймээс эртний чуулганууд Библийн үндсэн гол сургаал номлолыг тунхаг бичигт хураангуйлан болгосон гэжээ. Ингэснээр итгэгч бүр буюу түүний хэлснээр удаан нэгэн нь эсвэл боловсралгүй нэгэн ч бичвэрийн үндсэн сургаалуудыг амархан ойлгож чадна. Мэдээж сүм чуулганууд өөр тунхагтай байсан, итгэлийн шалгуурууд нь ч өөр байсан гэсэн үг юм. Зарим чуулган шинэ итгэгч нараас бүгдийг ойлгохыг шаарддаггүй байхад, зарим нь тэднийг чин итгэлтэй боловч теологийн мэдлэггүй бол итгэгч гэж тооцдоггүй байжээ. Үүнээс болж хэн нэгэн зарим чуулганд итгэгч гэж хүлээн зөвшөөрөгдөх хэрн заримд нь хүлээн зөвшөөрөгддөггүй байв. Энэ эрс ялгаатай байдлаас болж анхны чуулганууд Христ итгэлийн гэдэг цуглаан бүр хүлээн зөвшөөрөхүйц тунхаг гаргах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон. Яг л энэ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд элч нарын тунхаг нь олонд танигдж төгсөн. Энэ бол Христ итгэгч хүн бүр ойлгох боломжтой бас ойлгох ёстой итгэл үнэмшлийн товч тодорхой тунхаглал байж чадсан. Элч нарын тунхаг бол үнэндээ Христ итгэлийн тухай хураангуй хөөрнөл юм.
Бид Библийн үг бүр нь Бурхны алдаа мадаггүй, хувирч өөрчлөгдөшгүй үг гэдэгт итгэдэг. Гэсэн хэдий ч бид хүмүүст сайн мэдээний мөн чанарыг ойлгоход нь туслахын тулд хураангуйлах шаардлагатай болдог. Элч нарын тунхаг бол Христ итгэлийн түүхэн замлын эхэнд гарч ирсэн итгэлийн мөн чанарын талаарх Христийн илчлэлээр үндэслэн элч нарын заасан бүхнийг нэгтгэсэн хураангуй юм. Бүх зүйл би итгэдэг гэх энэ үгнээс л урган гардаг. Тиймээс хамгийн чухал зүйл бол элч нарын тунхаг нь сайн мэдээг хангалттай ойлгуулахын тулд ярих ёстой бүхнийг хэлж тайлбарлахад бидэнд тусалдаг юм. Ингээд бид элч нарын тунхагийн түүхийн тухай ярилцсан тул одоо тунхагт юу үгүйснийг томилон үзэхэд бид бэлэн болжээ. Христ итгэгчид чухам юунд итгэдгийг бүхэлд нь харуулж чадсан энэ тунхаг чуулганы ихэн үед хэрэгтэй байсны адил өнөөдөр ч хэрэгтэй хэвээр байгаа билээ. Олон жилийн турш элч нарын тунхагийн агуулгыг теологчид янз бүрээр тайлбарласаар ирсэн. Энэ хичээлээр бид тунхагт өгүүлсэн итгэлийн үндсэн тунхаглуудыг 3 өөр талаас нь авч үзэх болно. Эхлээд бид Бурхны тухай онол сургаалыг үзэх болно. 2-дугаар чуулганы тухай, 3-дугаарт бид авралын тухай ярих болно. Ингээд элч нарын тунхагдах Бурхны тухай онол сургаалыг эхлээд үзцгээе. Бурхны тухай онол сургаал нь Христ итгэлийн теологи, Христ итгэлийн итгэл үнэмшил, Христ итгэлийн амьдралд туйлын чухал юм. Хүн өөрийгөө болон дэлхийн ертөнцийг мөн амьдралын зорилго ба утга учирыг таньж мэдэх гээд бүхий л зүйлс эцэстээ бүгд л Бурхан гэж хэмбэ гэдэгтэй холбогддог. Авралын тухай, чуулганы тухай, эцсийн өдрүүдийн тухай гээд Христ итгэлийн онол сургаал бүр амьд бие гурвлаар оршигч Бурханд л үндэслэдэг. Бидний амьдралын бүхий л итгэл, найдвар, аврал ба нүглийн уучлал гээд бүгд л эдгээрийг анхнаас нь эхлүүлж, хүсэл зорилгынхоо дагуу удирдах, төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхийн тулд энэ бүхнийг дуусгах тэр л Бурханаас их үндэстэй байдаг. Тиймээс бүх зүйл эргээд бид Бурханыг хэн гэж боддогтой холбогддог юм. Элч нарын тунхагт Бурханы тухай онолын 2 гол онол сургаалыг тусгасан байдаг. Нэгдүгээрт энэ нь Бурхан бол гурвлаар оршигч гэдэг итгэл үнэмшилдээр суурилдаг. Хоёрдугаарт энд Бурханы 3 бодгал болох эцэг, хүү, ариун сүнсний талаарх тунхаглалыг багтаасан байдаг. Ингээд эхлээд гурвлын тухай авч үзье. Элч нарын тунхаг нь 3 гол хэсэгт хуваагдаж хэсэг бүрт нь би итгэдэг гэдэг үгээр эхэлж байгааг та бүхэн анзаарах нь лавтай. Эхний хэсэг нь Бурхан эцэгт итгэх итгэлийн тухай байдаг. Хоёр дахь хэсэг нь Бурханы цорын ганц хүү бидний их эзэн Есүс Христийн тухай байдаг. Гурав дахь хэсэг нь ариун сүнсний талаарх итгэлийг багцлан идэвхтэй үйлчлэлийн тухай жагсаан бичсэн байдаг. Есүс Христтэй холбоотой зүйлсийн тухай ярихаас өмнө тунхагийн эртний хувилбарууд бүгд би итгэдэг гэдэг үгийг ашигласан байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ихэнх нь ба эсвэл болон гэдэг үгийг ашигласан байсан ба энэ нь би итгэдэг гэдэг үгтэй адил хүчтэй утгыг илэрхийлсэн байдаг. Тунхагийг Бурханы бод галуудад хуваасан ямар тач бүхий л тохиолдолд чуулганаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үүнийг гурвлын онолыг баримтлах гэж нэрлэдэг. Энэ бол эцэг, хүү, ариун сүнс гэсэн гурвлаар оршигч нэг Бурхан байдаг гэдэг итгэлийг баримталдаг гэсэн үг. Энэхүү нэршлиг бид Матай 28:19 дээрээс харж болно. Есүс дагалдагч нартаа дараах тушаалыг өгсөн байдаг. Энд "Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуул. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ" гэжээ. Элч нарын тунхагт байгаатай яг адилхан энд эцэг, хүү, ариун сүнс гэдэг 3 нэр гуруула ижил тэнцүү байдлаар тус тусдаа орсон хэдий ч нэг Бурхан байгааг илтгэж байна. Элч нарын тунхагт гурвал гэдэг үгийг огт дурдаагүй. Мөн наривчлан тайлбарлаагүй байгааг анхаарна. Харин тунхаг бол итгэлийн чухал зүйлсийн хураангуй болохоос биш, дэлгэрэнгүй тайлбар биш гэдгийг бүү мартаарай. Тунхагийг чуулганы ёслолд ашиглахдаа Бурханы эдгээр бод галуудыг дурдсан байгаа нь хүн бүр энэ нь гурвлын тухай ойлголтыг илэрхийлж байгааг мэддэг байсныг харуулдаг. Гэхдээ Христ итгэгч бүр гурвал гэдэг үгний утга учирыг бүрэн мэддэггүй учраас
бид үүнийг эхлээд тайлбарлах хэрэгтэй. Гурвыг ихэнхдээ дараах байдлаар тайлбарладаг. Бурхан бол 3 бод галтайч мөн чанарын хувьд нэг юм. Бод гал гэдэг нэр томьёо нь ангид ухамсартай хувь чанарыг хэлдэг. Харин мөн чанар гэдэг нь Бурханы үндсэн мөн чанар эсвэл түүний оршин байдаг чанарыг хэлж байгаа билээ. Мэдээж хүний хувьд гурвын тухай ойлголтыг бүрэн дүрэн ойлгох нь маш хэцүү. Бурханы мөн чанар болон оршин байх хэлбэр нь бидний мэдрэхүйгээс хитийдсэн байдаг тул түүний тухай ойлгож ухаарах нь амаргүй. Хэдий тийм ч гурвал бол Христ итгэлийн чухал онцгой итгэл үнэмшил юм. Гэвч ийм ойлгоход хэцүү онол сургаал хэрхэн Христ итгэлийн теологийн чухал тулгуур ойлголт болсон юм болоо. Тэгэхээр та бид гурвыг ойлгохын тулд Библийг цогцоор нь судлах шаардлагатай болдог. Та энэхүү унших үедээ тус тусдаа бод галаар уршигч эцэг өөрөө бурхан, хүүч өөрөө бурхан, ариун сүнс өөрөө бурхан мөн гэдгийг маш тодорхой ойлгох болно. Тиймээс бичвэрийн сургаал номлолыг гурвын тухай гэх мэт онол сургаалтай нэгтгэн нийлүүлэх шаардлагатай байдаг юм. Тэгэхээр гурвын онол сургаал нь Христ итгэлийн теологийн тулгуур ойлголт юм. Би үүнийг ихэд чухалчлан үздэг. Учир нь энэ бол Библийн онол сургаал шүү дээ. Гэхдээ гурвал гэдэг үг нь бичвэрт байхгүй. Харин энэ талаарх ойлголтол байдаг учраас бид үүнийг хэрхэн зөв ойлгох вэ гэдэгтээ анхааралтай байх хэрэгтэй. Бурхан гэж хинбэ гэдэг Библийн бүх сургаалыг нэгтгэхэд үзвэл Бурхан бол ганц бөгөөд эцэг бол бурхан, хүү бол бурхан, ариун сүнс бол бурхан гэж хэлсэн байдаг. Энэ бүгдээс харуул Бурхан бол гурвлаар оршигч бурхан гэдэг дүгнэлтийг Библи бүхэлдээ гаргаж бас баталгаажуулсан байдаг. Тиймээс Бурхан бол угтаа нэг юм гэж хэлбэл бид нэг бурхан байдаг гэсэн Библийн үннийг хамгаалж байгаа хэрэг. Харин гурван тусдаа бод гал яаж нэг бурхан байж болох вэ гэдгийг л бид тайлбарлах гэж оролдож байна шүү дээ. Бид мөн чанар гэдэг үгийг гурван бод гал бүрийн бусадтайгаа хуваалцдаг зүйлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл хэрв ямар нэг зүйл эсвэл хэн нэгэн эцгийнх гэвэл тэр нь мөн хүүгийнх төдийгүй ариун сүнсний гэсэн утгатай байна. Бид бурхан бол гурван бод галаар оршдог гэж хэлбэл эцэг хүү ариун сүнс бие биесээ тусдаа байдаг гэсэн Библийн үннийг мөн л хамгаалж байгаа хэрэг. Тэд бол бие биетэйгээ ярилцдаг, харилцдаг, хамааралтай байдаг. Тус тусдаа бод галууд юм. Гурвын тухай ойлголт бол олон талаараа агуу нууцч гэсэн мөн бидний гайхамшигтай Бурханы мөн чанарын талаарх Библийн онол сургаалыг ч оновчтой нэгтгэн буулгасан онол юм. Гурвын тухай ойлголт нь Христ итгэлийн теологийн хувьд олон талаар маш чухал юм. Жишээ нь энэ онол Есүс бол бурхан бөгөөд харагдах байдлаараа эцэг шигээ биш гэсэн Библийн үннийг хамгаалдаг. Мөн энэ онол бид яагаад эцэг хүү ариун сүнс гуравт тус бүрдэн залбирдаг гэдэж монотезм буюу цорын ганц бурханд итгэж хүндэлгийг тайлбарлаж өгдөг. Үүгээс ч илүүгээр энэ нь бидэнд Бурханы бод гал бүрийг зохих ёсоор хүндлэхэд маань тусалдаг. Мөн Бурханы айл нэг бод галийнх нь оршихгүй ба тусламж нь үнэндээ Бурханы өөрийнх нь оршихгүй ба тусламж юм гэсэн ойлголт биднийг тайвшруулдаг. Үнэн хэрэгтээ гурвалд итгэх итгэл бол Христ итгэлийн өөр олон ойлголтын үндэс суурь бөгөөд Христ итгэлийн түүхэн замналыг энэ итгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Ингээд бид ич нарын тунхагдах Бурханы тухай онолыг ярилцаж дууслаа. Харин одоо энэхүү тунхагдах Бурханы бод галуудын талаарх тунхаглалыг тус бүрд нь хэрхэн тодорхойлсныг үзэхэд бэлэн болж байна. Бурхан эцгийн тухайд тунхагт түүний төгс хүчит чанарыг тодотхон Тэнгэр газрыг бүтээгч гэдэг түүхэн үннийг дурдсан байдаг. Гэхдээ мэдээж Бурханд хязгааргүй хүч чадал, бүрэн эрхт байдлаас хав илүү гайхамшигтай чанар бий. Тэрээр хорвоо ертөнцийг бүтээснээсээ илүү гайхамшигтай үсийг бүтээсэн. Зарим талаараа тунхагт эцгийн тухай тайлбарлсан Тэнгэрлэг эрх мэдэлтэй бүтээгчид итгэдэг бусад шашнаас төдийлөн ялгаагүй мэт харагддаг. Гэсэн ч эцгийн талаарх анхны чуулганы энэхүү тодорхойлолт нь Христ итгэлтэй нийцэж байгааг харуулахад хангалттай гэж үзсэн байдаг. Мөн тэд тунхагийн бусад тайлбарууд Христ итгэлийг өөр шашнуудаас ялгахад туслана гэдэгт итгэлтэй байсан. Тухайлбал тунхагт хүү буюу Есүс Христийн тухай илүү олон зүйлийг дурдсан байдаг.
Хэдийгээр Есүсийн мөн чанарыг огт дүрслээгүйч итгэгч биш хүмүүсийн үгүйсгдэг түүний газар дэлхий дээрх амьдрал ба үйлчлэлийн тухай нэлээд хэдэн зүйлийг дурдсан байдаг. Тунхагт Есүсийн хүн болсон тухай, хүний хүүхэд болж мэндэлсэн тухай, жинхэнэ хүний амьдралаар амьдэрсэн тухай дурдсан. Мөн түүний эдэлсэн зовлон, үхэл, оршуулга, үхлээс амилсан болон тэнгэр өөд одсон тухай бүгдийг багтаасан байдаг. Энэ бүх үндсэн гол үйл явдлуудыг итгэгч бус хүмүүс үргэлж үгүйсгэж байсныг Библиэс бид харж болно. Өнөөдөрч хүртэл олон либерал түүхчид, теологчид олон гаж буруу урсгал болон хуурамч шашнуудын адилаар эдгээр үннийг үгүйсгэсээр байгаа. Жишээ нь исламчууд Есүсийг Бурхны иш үзүүлэгч гэж итгэдэг. Гэвч түүнийг хизээч загалмайд совлогдож үхлээс амьлаагүй гэдэг ба түүний бурханлаг чанарыг үгүйсгдэг юм. Эцэст нь тунхаг Есүс бол эцсийн өдрүүдэд бүх хүнийг шүүж хорон мууг шийтгэж итгэгчдэд мөнх ам ба ёроолыг өгөх нэгэн мөн гэдгийг тунхагласан байдаг. Харин тунхагт ариун сүнсний тухай өгүүлэхдээ онгон Мариан ариун сүнсээр хэвлийдээ үртэй болсон тухай байдаг. Нөгөө талаасаа тунхагт түүнийг тустай Бурхны нэгэн бодгал гэдгийг шууд тунхагласан. Мөн ариун сүнсийг чуулган болон одоо ба ирээдүйн авралтай шууд бусаар холбосон байдаг. Бид Бурхны эдгээр бодгал бүрийн тухай илүү дэлгэрэнгүй дараагийн хичээлүүдээр үзэх болно. Энэ хичээлээр бид тунхаг нь зөвхөн гурвлын онолын тухай заагаагүй, харин гурвлын бодгал бүр Христ итгэлийн цөм ойлголт гэдгийг онцлон харууллаа. Хэдийгээр энд дэлгэрэнгүй наривчлан тайлбарлаагүйч тунхаг нь Христ итгэлийн түүхэн итгэл үнэмшлийг хүлээн авдаг итгэгчдийг хүлээн авдаггүй хүмүүсээс хангалттай ялгах хэмжээнд Бурхан ба түүний хүмүүсийн тухай өгүүлсэн байдаг. Ингээд Бурханы ямар онолыг тунхагласныг бид үзсэн учраас одоо элч нарын тунхагт чуулганы тухай юу гэж хэлснийг үзэхэд бэлэн боллоо. Элч нарын тунхаг чуулганыг хоёр янзаар тайлбарласан байдаг. Нэгдүгээрт чуулганыг ариун нэгдмэл чуулган гэсэн. Хоёрдугаарт ариун хүмүүсийн нөхөрлөл гэж хэлсэн байдаг. Энэ хоёр өгүүлбэрийг олон янзаар хэрхэн орчуулсныг бид дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй үзнэ. Харин одоо ариун нэгдмэл чуулган гэдэг нь Ромын католик чуулганыг хэлээгүй гэдгийг энд онцлон хэлмээр байна. Харин энэ бол дэлхийн өнцөг булан бүрд байгаа даяар чуулганыг хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч протестант хүмүүс ямар ч төрлийн бүх чуулганд итгэн гэхээр хачирхалтай санагдаж байж болох юм. Тиймээс би чуулганд итгэдэг гэсэн тунхагийн хэллэг нь бид сүм чуулганд итгэлээ өгнө гэсэн утгатай биш гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Харин энэ нь чуулган бол ариун буюу ариусгагдсан мөн нэгдмэл буюу даяар юм гэдэгт итгэж байгаагаа тунхагласан гэсэн утгатай байна. Мөн энд ариун хүмүүсийн нөхөрлөлд итгэж байгаагаа илэрхийлсэн нь итгэгч нарын нөхөрлөлийг хийж байгаа хэрэг. Эндээс харахад Христ итгэлийн түүхэн чуулганы ач холбогдлыг онцолсоор ирснийг харуулдаг. Энэ хичээлээр бид элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглалуудын чуулгантай холбоотой хоёр чухал талыг анхааран үзэх болно. Нэг талаас бид чуулганд оролцох тухай авч үзнэ. Нөгөө талаас чуулган онол сургаалыг хэрхэн хадгалан үлдэх талаар авч үзнэ. За эхлээд чуулганд харьяалагдах тухай авч үзье. Тунхагт би ариун чуулганд итгэдэг гэж хэлсэн нь чуулганд оролцох нь чухал ач холбогдолтойг онцолж байна гэсэн үг. Учир нь Христ итгэлийн чуулганы түүхэнд олон хүмүүс Бурхныг эцгээ болгож, Есүсийг ихэснээ болгож, ариун сүнсийг зуучаа болгохыг хүсдэгч харагдах чуулган болох Бурхны хүмүүсийн нэгдлийн нэгэн хэсэг байхыг хүсдэггүй байв. Энэ тухай Еврей 10:25 дугаар ишлэлээс хамтдаа харцгаая. Энд хамтран цуглахыг болж зуршил болгосон зарим хүмүүсийг дагалгүй гэжээ. Анхны зуунд хүртэл зарим итгэгчид чуулганд очиж магтан хүндэлж сургаал сонсон хамтдаа нөхөрлөхөөс зайлсхийдэг байжээ. Гэвч Библи чуулган бол Христ итгэгчдийн хувьд чухал зайлшгүй байх ёстой газар гэсэн байдаг. Мэдээж элч нарын тунхагийг анх ашиглаж байсан хүмүүс ийм байгаагүй. Харин ч эсэргээрээ тунхагийг чуулганы үйл ажиллагаанд ашиглаж баптизм хүртэхээр чуулганыг зорин ирсэн хүмүүс үүнийг хүлээн авч итгэн дагаж байсан юм. Тэд чуулгантай нэгдэн цугларалтад хамрагддаг байв. Яг энэ загварыг дагахыг
тунхаг бидэнд зааж өгдөг. Өнөө цагт ч сүм чуулганд очихоос зайлсхийдэг Христ итгэгчид олон байдаг. Ямар нэгэн зохион байгуулалттай шашин дургугээс болдог байж болох юм. Эсвэл бусад Христ итгэгчдэд гомдсон гомдлоосоо болсон ч байж болно. Эсвэл тэд Христ итгэлийн ном уншиж, Христ итгэлийн нэвтрүүлэг үзэж, захим хуудасаар зочлох нь хангалттай гэж боддогч байж болно л доо. Гэвч Библиэд Христ итгэгчдийг хамтдаа биеэр цуглан нэгдэхийг заадаг. Энэ нэгдэл нь итгэгч бүрд маш чухал гэдгийг онцолдог. Христ итгэгчид хэдий Христ болон ариун сүнсээр дамжуулан сүнслэг байдлаар аль хэдийн нэгдэн нөхөрсөн байдаг ч зөвхөн сүнслэг нэгдлэр хязгаарлагдаж болохгүй. Бидний нэгдэл бол яг л гэр бүл эсвэл айл хөршүүч шиг байх учиртай. Бид бие биетэйгээ уулзаж ярилцаж байж энэ нэгдэл бүрэн дүрэн болно. Тэгэхээр чуулганд оролцохын ач холбогдлын тухай ойлгосон бол одоо чуулган доторх онол сургаалыг хэрхэн хадгалан хамгаалдаг тухай үзье. Тунхаггүйд бий болсон цагаас хойш үүнийг тогтмол унших, тунхаглах, цээжлэх, тэр дундаа чуулганд тунхаглан хэлэх нь 1-р зуунд цаашлаад бичиг үсэг сайн тайлагдаагүй байсан Христ итгэлийн ихэнх үеийн нийгэмд маш чухал ач холбогдолтой байсан. Уншиж чаддаг хүн цөөн, уншиж чаддагч өөрийн гэсэн Библиэтэй хүн бараг байхгүй байсан. Тиймээс тунхагийг Магдал мөргөлийн үеэр хамтдаа тунхаглан унших нь хүмүүст итгэлийн шалгууруудыг буюу бидний хэлдгээр итгэлийн өдөрдөмжүүдийг ойлгуулж, Библийг хэрхэн яаж ойлгож зохистой уншихыг зааж өгдөг байснараа маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Итгэлийн өдөрдөмжийн тухай дурдсанчлан чуулганч мөн алдаа дутагдaltaгүй биш юм. Илч нарын тунхаг нь бидэнд чуулганыхаа заасан бүхэнд итгэж болно гэж заадаггүй. Харин Христ чуулганыг сайн мэдээ болон үннийг тунхаглаж хамгаалах үйлсэд томилсон гэдгийг зааж өгсөн байдаг. Чуулганы зорилгын тухай Захидлынхаа 3-4-р ишлэлд Есүсийн дүү Юда юу гэж хэлснийг сонсцгоё. Хайртуудаа, та нарт бидний хуваалцдаг авралын тухай бичгээр хичээн зүтгэж байхдаа ариун хүмүүс тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг та нарт ятган бичих шаардлагатай хэмээн би бодлоо. Учир нь хэсэг хүн сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд Бурхны маань нэгүслийг садралал болгон гажуудуулж бидний цорын ганц эзэгнэгч бөгөөд эзэн Есүс Христийг үгүйсгэж байна гэжээ. Юдагийн хэлснээр чуулганы үүрэг хариуцлагын нэг хэсэг бол хариуцж буй үннээ хуурамч сургаал зааж заншил болгосон хүмүүсээс хамгаалan итгэлийнхэн төлөө тэмцэх явдал юм. Өнөөдөр ч ялгаагүй олон сүм чуулганд хуурамч сургаал заадаг хүмүүс байсаар байгааг та нарын ихэнх нь анзаарсан байх. Бас гим нүгэлтэй ёс бус зүйлс ч ихээхэн үлдэгцээр байна. Тэгсэн ч Бурхан чуулганд өгсөн үүрэг даалгавраа хизээч цуцлаагүй бөгөөд үнэн сургаалыг хамгаалах энэ үүргийг өөр хэн нэгэнд эсвэл байгууллагад өгөөгүй. Үннийг хамгаалах нь одоо ч чуулганы үүрэг хэвээр байна. Өнөөдөр ч чуулган энэ үүргээ биелүүлэхийн төлөө чармаан зүтгэсээр байна. Заримдаа бид үүнийг бусдаас илүү сайн биелүүлдэг. Бидний теологийн зарим сургаал Библиэд итгэмжтэй байж чадсан ч сайжруулах хэрэгтэй зүйл зөндөө байдаг. Заримыг нь бүр өөрчлөгч хэрэгтэй байдаг. Цаашид ч үргэлж ийм байх болно. Гэхдээ энэ хичээлээр бид чуулганы онол сургаалыг хамгаалахын төлөө үргэлж хичээж бууж өгч болохгүй гэдгийг онцлон ойлгуулахыг хүссэн юм. Бид энэ дуудлагаа орхих юм бол би чуулганд итгэдэг гэсэн Христ итгэлийн түүхэн итгэл үнэмшлийн чухал ойлголтыг үгүйсгэж буй хэрэг болно. Ингээд бид Бурхан болон чуулгантай холбоотой итгэлийн үндсэн тунхаглалуудыг авч үзлээ. Одоо бид 3 дахь хэсэг болох элч нарын тунхагдах авралын тунхаглалыг үзэхэд бэлэн боллоо. Элч нарын тунхагийн төгсгөлд авралын тухай олон зүйлийг хэлсэн байдаг. Авралын тухай яагаад заавал төгсгөлд байгаа юм бэ? Өөр газар нь байж болоогүй юм байх таа гэж олон хүн асуудаг. Мэдээж тунхагт ч энэ талаар юу ч бичээгүй. Гэвч би тунхагийг анхааралтай ажиглах юм бол энэ нь Бурхны тухай буюу эцэг, хүү, ариун сүнсний тухай ихэнд үгүйснээр аврал бол хүмүүний альва тогтолцоо ба санаа бодлоос биш харин зөвхөн Бурхнаас ирнэ гэдгийг харуулдаг.
эцэг бурхан, хүү бурхан, ариун сүнс бурхныг таньж мэдэх нь гим нүглээ гимшин аврагдана гэсэн урилга ба амлалт руу биднийг хөтөлдөг. Тиймээс бидний бурхантай харилцах харилцааны үр жимс нь гурлаар оршигч бурхан жухам хинбэ гэдэгт үндэслэн ургадаг болохыг харуулахын тулд авралын тухай ийхүү төгсгөлд нь бичсэн гэж би бодож байна. Тунхагдах итгэлийн үндсэн тунхаглуудын сүүлчийн 3 нь авралын тухай байдаг. Энд гим нүглийн уучлал, бие махбодын амьлал, мөнхийн амийг ихэд онцлон дурддаг. Уламжлалт систем теологид амьлалт ба мөнх амийн тухай ойлголтыг эскатолог буюу эцсийн зүйлсийн тухай онол сургаалд багтаан үздэг. Гэсэн ч энгийн ойлгомжтой байх үүднээс бид эдгээрийг аврал гэсэн сэдвээр дор үзэх болно. Бүх Христ итгэгчид Есүс Христийн эвлэрүүллийн ажлаар гим нүглийн уучлалыг хүлээн авдаг гэдэгт итгэдэг. Бид гим нүглээ хүлээн зөвшөөрч гимшвэл Бурхан биднийг гимээс маань болж шийтгэхгүй гэдэгт итгэдэг. Чуулган эхнээсээ л үүнд итгэдэг байсныг элч нарын тунхагаас бид харж болно. Бичвэр бидэнд Есүс Христээр дамжуулан уучлагдсан хүн бүр мөнхийн амийг хүлээн авна гэж заадаг. Жишээ нь Иохан 3:16-аас 18 дээр биднийг урамшуулсан байдаг. Энд Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хэн ч мөхгүй, харин мөнх амьтаа болно. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй гэжээ. Итгэгч бүр мөнх амийг хүлээн авсан. Сүнс маань шинэ амьтаа болж мөнхшгүй болдог тул мөнх ам итгэсэн тэр мөчөөс эхэлдэг. Харин орчин цагийн итгэгчид тунхагт өгүүлсэн мөнх амьны тухай сонсохдоо гайхаж орхидог. Ялангуяа бие махбодын амьдлын талаар ойлгохдоо Есүсийн үхлээс амьсан тухай ярьж байна гэж андуурдаг. Гэхдээ тийм биш ээ. Есүсийн амьдлын тухай 3 дахь өдрөө тэрээр үхлээс амьсан хэмээн тунхагийн эхэнд хэлсэн байдаг. Энэ ойлголтыг энд дахин давтаж хэлээгүй. Харин энэ хэсэгт буй үхлээс амьлна гэдэг нь шүүлтийн өдөр бүх хүн үхлээс амьлах тухай өгүүлдэг. Тэд биегүй сүнсээр биш харин махбодтой бодит биетэйгээр мөнхийн хувь тавиландаа орно гэсэн Библийн сургаалыг хэлж байгаа юм. Энэхүү сургаал нь Библийн үнэн сургаал бөгөөд хэдэн мянган жилийн туршид чуулганы итгэлийн гол чухал ойлголт байсаар ирсэн. Есүс энэ тухай Иохан 5:28-аас 29-дэр заасан байдаг. Энд булшинд байгчид бүгдээрээ түүний хүүгийн дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлснэ амийн амьлалт, муу муухайг үйлснэ нь ялын амьлалт байх болно гэжээ. Авралын талаарх тунхаглуудыг бичвэрт тодорхой заасан байдаг бөгөөд Библийг дагдаг чуулганууд эдгээрийг үргэлж хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэтэл өнөө цагт Христийг дагдаг гэдэг олон итгэгчид эдгээр үндсэн суурь сургаалыг үгүйсгдэг. Зарим хүмүүс Бурхан бидний гим нүглийн төлөө бидэнтэй хариуцлага тооцохгүй гэж үзэн уучлал өршөөл хэрэггүй гэдэг. Энэ амьдралаас өөр амьдрал байхгүй. Бидэнд байгаа мөнхийн ам бол газар дэлхий дээр бие махбодороо амьдарч буй хугацаагаар л хязгаарлагдана гэж заадаг үл итгэгч хүмүүс ч чуулгануудад бий. Мөн бид мөнхийн амьдралдаа бие махбодороо биш зөвхөн сүнсээрээ л Тэнгэрийн улсад байна гэж итгэдэг олон хүн бий. Иймээс элч нарын тунхагт зааж өгсөн итгэлийн үндсэн тунхаглууд анхны зуунуудад чухал хамаатай байсан шигэ өнөөдөрч бас тийм хэвээр байна. Товчхондоо элч нарын тунхаг нь Бурхны тухай, чуулганы тухай, мөн авралын тухай онол сургаал төвлөрдөг гэсэн үг. Цоврал хичээлийнхээ дараагийн хичээлээр бид эдгээр ойлголт тус бүрийг илүү гүнзгийрүүлэн судлах болно. Харин энэ хичээлээр та бүхэн эдгээр цөөн хідэн үндсэн суурь, гол онол сургаалууд нь олон зуун жилийн туршид Христ итгэлийн хүрээг тодорхойлсоор ирсэн гэдэг том зураглалыг ойлгох нь чухал. Элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглуудын тухай үзэхдээ бид тунхагийн түүх болон теологийн тоймдон ярилцлаа. Одоо бүгдээрээ 3 дахь гол сэдэв болох элч нарын тунхагдах
итгэлийн үндсэн тунхаглалуудын ач холбогдол одоо ч хэвээрээ байгаа тухай үзэхэд бэлэн боллоо. Бид элчнэрийн тунхагдах онол сургаалуудын ач холбогдлын 3 талыг авч үзэх болно. Нэгдүгээрт, эдгээр сургаалууд Христ итгэлийн бусад теологийн үндэс суурь болдог тухай тайлбарлана. Хоёрдугаарт, эдгээр сургаалуудыг чуулган даяараа дэлхий дахина хүлээн зөвшөөрдөг тухай үзнэ. Гуравдугаарт, бид эдгээр итгэлийн үндсэн ойлголтуудын нэгтгэх чанарын тухай ярилцах болно. Ингээд одоо элчнэрийн тунхагдах онол сургаалын үндсэн суурь чанаруудыг эхлээд ярилццгаая. Том барилга байгууламж нь бат бөх суурьтай байх ёстой гэдгийг хүн бүр мэднэ. Барилгын суурийг тавьсны дараа л барилга барих ажил эхэлдэг шүү дээ. Суурь нь сайн байвал барилга доктортой болж бүхэл бүтц нь бат бөх тэсвэртэй болдог. Эфес 2-ын 19-21 дээр Паул сүм чуулганыг элчнэр болон иш үзүүлэгчдийн суурин дээр байгуулагдсан барилгатай зүйрлсэн байдаг. Түүний хэлсэн үгийг сонсцгоё. Тэгэхээр та нар Бурхны гэр бүлийнхэн юм. Та нар элчнэр ба иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн чулуун ажээ. Түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна гэжээ. Чуулган нь бат бөх үнэн суурьгүйгээр Бурхныг хүндэлдэг чуулган болж байгуулагдаж чадахгүй. Яг үүний адилаар Христ итгэлийн теолог нь үнэн онол сургаал болон зарчим дээр суурилж байж л Бурхныг алдаршуулж итгэгчдэд ашиг тусаа өгч чадна. Есүс бол чуулганы булангийн чулуу. Түүний сургаал бол теологийн булангийн чулуу мөн. Элчнэр болон иш үзүүлэгчид Христийг хүн төрлөختөнд танилцуулснараа чуулганы суурь болсны адил элч нарын тунхаг нь бичвэрдэх элч нарын сургаалыг бидэнд танилцуулснараа теологийн үндэс суурь болсон юм. Элч нарын тунхагийн нэг гайхалтай зүйл бол өнөөдөр дэлхий дахинд байгаа бүхий л урсгал чиглэлийн итгэгчдийн дагах ёстой Христ итгэлийн үндсэн чухал онол сургаалуудыг маш сайн хураангуйлан нэгтгэж өгсөн явдал юм. Энд Бурхан гэж хэмбэ, эзэн Есүс Христ гэж хэмбэ, ариун сүнсний ажил болон авралын болон чуулганы тухай онол сургаалд ариун сүнс ямар үүрэгтэй байдаг тухай өгүүлдэг. Цаашлаад энд эцсийн шүүлт болох хүртэлх зүйлс болон эзэн Есүс Христийн хоёр дахь ирэлтийн тухай бий. Христ итгэлийн эдгээр гол үндсэн сургаалыг мэдгүйгээр Христ итгэгч байх боломжгүй. Элч нарын тунхаг хэрхэн үндэс суурь болдог тухай бид хоёр хэсэгт хуваан үзэх болно. Нэгдүгээрт бид тунхаг нь бусад онол сургаалыг шүүн үзэх стандарт болж чаддаг тухай үзнэ. Хоёрдугаарт тунхаг нь бусад үнэн онол номлолын логик хэмжээг тогтоож өгдөг үндсэн суурь болдог тухай ярих болно. Одоо бүгдээрээ элч нарын тунхаг хэрхэн теологийн стандарт болдог тухай үзье. Элч нарын тунхаг нь Христ итгэлийн хамгийн чухал томоохон ойлголтуудыг зааж өгдөг учраас онол сургаалын стандарт хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр ойлголтуудын тухай бичвэрт тодорхой байдаг тул хүн бүр хүлээн зөвшөөрөх учиртай. Энэ хичээлийнхээ эхэнд хэлсэнчлэн тэдгээр сургаал нь Христ итгэлд маш чухал байдаг. Тиймээс бидний хүлээн зөвшөөрдөг бусад бүх онол сургаалууд нь тунхагт заасан тэдгээр сургаалтай нийцэж байх ёстой. Өөрөөр хэлбэл бид тэдгээр гол сургаалуудтай зөрчилдсөн ямар ч ойлголтыг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн үг юм. Та өмнө нь вентрилоквист хүнийг харж байсан уу? Вентрилоквист гэдэг нь уруулаа огт хөдлөхгүйгээр ярьдаг жүжигчин хүнийг хэлдэг. Тэд ихэвчлэн хүүхэлдэйтэй үзүүлбэр үзүүлдэг бөгөөд хүүхэлдээ нь вентрилоквисттэй ярилцж байгаа мэтэр жүжиглдэг. Чадварлаг вентрилоквист нь хүүхэлдэйг амьд юм шиг санагдуулж чаддагч хүүхэлдээ нь биш вентрилоквист л ярьж байгааг бид мэддэг шүү дээ. Яагаад? Үүний хариулт маш энгийн. Хүүхэлдээ нь амьд биш учраас л ярьж чадахгүй гэдгийг бид мэддэг. Тиймээс бид хүүхэлдэйг ярьж байхыг харахтаа үүнийг мэдэж байгаа үннийхээ стандартаар шүүн тунгаадаг. Гарцаагүй хүүхэлдээ нь ярьж байгаа мэт харагдаж болох ч бидний стандарт бидэнд харагдах байдал нь хуурмаг гэдгийг хэлээд өгдөг. Тэр хүүхэлдээ хэрхэн амьд юм шиг ярьж байгааг бид тайлбарлаж чадахгүй ч байж болно. Гэхдээ л бид үүнд бидний мэдэж байгаа стандартад нийцсэн ямар нэгэн тайлбар байх ёстой гэдгийг мэддэг шүү дээ. Яг үүний адилаар элч нарын тунхагт бидний хизээч өөрчлөхгүйгээр
бат баримтлан зогсдог тэрхүү үндсэн гол итгэл үнэмшлүүдийг хураангуйсан байдаг. Эдгээр ойлголт нь Библиэд тун тодорхой байдаг бөгөөд маш чухал тул бид өөрчилж болохгүй юм. Тиймээс Библийн эдгээр үндсэн сургаалуудтай зөрчилдсөн ямар ч ойлголт, үзэл санаанд бид итгэхгүй. Бид тунхагийг стандарт болгосноор хуурамч багш нар худал теологидо итгүүлэх гэж ятгах үед бичвэрт үнэнч үлдэж чаддаг. Бидний ихэнх нь өөртөө итгэлтэй, хүчрхэг, бусдыг ятгах чаддаг хүмүүстэй тааралдаж байсан баг. Тийм хүмүүсийн хэлсэн бүхэнд бүр худал буруу ярьж байсан ч итгэжил орхидог. Тиймээс итгэл үнэмшлийн чухал зүйлсийн товч чагсаалтай байх нь яг л зангуутай мэт. Библийн сургаалаас баттаа зуурхад маань бидэнд тусалдаг. Элч нарын тунхаг бол яг л ийм зангуй шиг гэсэн үг. Жишээ нь чуулган түүхийнхээ ихэнх үед хэд хэдэн томоохон гаж буруу урсгалуудтай нүр тулсан байдаг. Тэдгээрийн нэг нь гностик үзэл юм. Гностик үзэл нь хүний бие махбод ёр муу гэж сургадаг ба аврал бол өөрсдийн сүнсээ тэрхүү махбодын шоронгоос чөлөөлөхийг хэлнэ гэж үздэг. Анхны чуулганы итгэгчид энэ буруу сургаалыг хэрхэн няцаахаа сайн мэдэхгүй байв. Харин элч нарын тунхагийн онол сургаалаар сургагдсан итгэгчид бичвэр дэх бие махбодын амьдлалын талаарх сургаалд үндэслэн уг гаж сургаалыг итгэлтэйгээр няцааж байв. Учир нь бичвэрт Есүс бидний сүнсийг төдийгүй бие махбодыг ч бүхэлд нь аврахаар ирсэн гэж заадаг. Ихэнх хүмүүс ухаантай үгс ба худал тоо мэдээнд төөрөлдсөн байдаг. Бид эдгээр үгс ба нээлтүүдийн чухам юу нь буруу гэдгийг үргэлж тайлбарлаад байж чаддаггүй. Гэсэн хэдий ч элч нарын тунхагтай зөрчилдсөн бүхнийг бид итгэлтэйгээр эсэргүүцэж болно. Учир нь тунхаг нь бичвэрт бүрэн суурилсан гэдгийг бид мэддэг. Мэдээж бид элч нарын тунхаг эсвэл өөр ямар нэг тунхаглалыг бичвэртээ эн тэнцүү гэж өргөмжлөх гэсэнгүй. Библи бол цор ганц туйлын үнэн билээ. Хэрв элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглалууд нь бичвэртээ ямар нэгэн байдлаар зөрчилдсөн л байх юм бол эдгээрээс татгалзахч боломжтой. Гэхдээ элч нарын тунхаг чуулганы ихэнх үеэс өдийг хүртэл цаг хугацааны шалгуурыг даван гарч чадсан юм. Энэ нь Библийг үнэн зөв танилцуулдаг гэдэг нь дахин нотлогдсон. Тиймээс бид орчин цагт тулгарх олон онол сургаалыг шалгахдаа тунхагийг стандарт болгоход эргэлзэх зүйлгүй. Бид элч нарын тунхаг нь онол сургаалын стандарт болдог тухай үзсэн учраас одоо тунхагийн бас нэгэн үндсэн тал болох бусад теологийн үзэл санааны логик буюу учир зүйн үндэс болдог тухай үзэхэд бэлэн боллоо. Альва үзэл санаануудын хоорондох учир зүйн холбоо нь яг л гол болон голын их ундрах хоёрын хоорондын холбоотой адил байдаг. Учир зүйн үндсэн суурь санаанууд нь голын их ундрахтай адил юм. Энэ нь бусад санаанууд урган гарах их сурвалж болдог. Харин учир зүйн хамааралтай санаанууд нь ундрагаас их аван урсаж буй голтой адил. Тиймээс нэг санаа бусад санааны учир зүйн үндэс болдог гэдэг нь тэр учир зүйн үндсэн санаанаас учир зүйн хамааралтай өөр санаанууд урган гардаг гэсэн утгатай. Жишээлбэл элч нарын тунхагт Бурхан эцгийн тухай тун цөөн зүйлсийг өгүүлдэг. Эдгээр нь би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Бурхан эцэгт итгэдэг гэжээ. Гэвч эдгээр онол сургаал нь эцгийн талаарх бидний итгэдэг бусад олон зүйлсийн учир зүйн үндэс болдог. Жишээ нь Бурхан бол тэнгэр газрыг бүтээгч гэдэгт үндэслэн бид Бурхан бол тэнгэр газрын дээгүүр хэрэг мэдлэлтэй нэгэн юм гэдэгт зүй ёсоор итгэдэг. Ийхүү анхны бүтээл нь нэн сайхан байсан тул бид байгаль дэлхийг хараад Бурханы тухай мэдэх боломжтой байдаг. Учир зүйн үндсэн онол сургаалын үн цэнийг бид модтой зөрүүлж болно. Бичвэрийг бид модны хөрс шороо гэж бодож болох бөгөөд тэр хөрснөөс теологийн мод урган гардаг. Харин модны их бие болон гол мөчрүүд бол хамгийн гол үндсэн онол сургаалыг илэрхийлдэг. Тэдгээр нь зөвхөн бичвэр дээр үндэслэж, бичвэрээс хамааралтай байдаг. Харин гол мөчрүүдээс олон жижиг мөчрүүд салаалан ургасан байна. Тэдгээр нь гол мөчрүүдээс учир зүйн хувьд урган гарсан итгэл үнэмшлүүд юм. Харин модны навчис бол жижиг мөчрүүдээс хамааралтай санаанууд юм.
Энэ зураглалаар харах юм бол элч нарын тунхагаар эхлэхийн үнц нь тодорхой болдог. Бид модны хэлбэр хэмжээг ойлгож, бичвэрт бат үндэслэхийн тулд эхлээд том онол сургаалуудыг сурах нь зүйтэй. Энэ нь бидэнд хоёр төрлийн ашигтай. Нэгдүгээрт теологийн үзэл дэх олон өөр төрлийн итгэл үнэмшлүүдийн хоорондын хамаарлыг олж харахад тусалдаг. Хоёрдугаарт энэ нь бидэнд үндсэн биш санаануудыг үндсэн итгэл үнэмшилтэд уялдуулах замаар бичвэрээс алс хол онол сургаалуудыг олж харахад тусалдаг. Элч нарын тунхагдах онол сургаалууд нь Христ итгэлийн үнэний гол цөмийг хэлбэржүүлж өгдөг. Элч нарын тунхаг нь үнэхээр 2 дугаар зуунаас үүсэлтэй бөгөөд хэд хэдэн хэлбэртэй байж байгаад эцэст нь өнөөдрийн бидний ашиглаж буй энэ хэлбэрийг олсон юм. Энэхүү тунхагт эцэг, хүү, ариун сүнсний гурвлын тухай байна. Мөн эзэн Есүсийн биежилт, золиос болсон үхэл, ялгуулсан амьлалт болон эргэж ирэх тухай байна. Гим нүглийн уучлал байна. Мөн энд бодит шуулган болох Христ дотор дахин төрсөн итгэгчдийн нөхөрлөл байна. Ямар ч сүм чуулган элч нарын тунхагийг үе үе судалж, сургаал номлолыг нь анхаарч байхаас илүү эрүүл зүйл байхгүй гэж би бодож байна. Бид элч нарын тунхагийн үндсэн мөн чанарыг авч үзлээ. Одоо тунхагийн сургаалын дэлхийд дахны баталгааг тайлбарлахад бэлэн боллоо. Аливаа баримтын үннийг шүүх нэг арга бол гэрч нарын хэлсэн зүйлсийг авч үзэх явдал байдаг. Тухайн баримтыг үнэн гэдгийг хэдий чинээ олон гэрч нотлон төдий чинээ бид түүнд итгэх магадлал өндөр байдаг. Теологт ч мөн адил яг ийм зарчим үйлчилдэг. Бид юунд итгэх вэ гэдгээ тодорхойлох гэж оролдох нь түүхийн туршид хүмүүс юунд итгэж ирсэн, мөн өнөө цагт хүмүүс юунд итгэж байна гэдгийг мэдхэд тусалдаг. Элч нарын тунхагийн тухайд үүндэх онол сургаалын тунхаглалуудыг дэлхийн ихэнх газар ихэнх итгэгчид хүлээн зөвшөөрсөөр ирсэн байдаг. Бид элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглалуудын дэлхийд дахнаа хүлээн зөвшөөрөгдсөн мөн чанарыг түүхийн 3 цаг үед хуваан үзнэ. Нэгдүгээрт эдгээр итгэл үнэмшлүүд нь шинэ гэрээнд үндэслэгдсэн болохыг үзнэ. Хоёрдугаарт эдгээрийг дийлэнх Христ итгэгчид чуулганы түүхийн туршид хүлээн зөвшөөрсөөр ирсэн болохыг харна. Гуравдугаарт эдгээр нь өнөө цагт чуулганы дүр төрхийг хэрхэн тодорхойлсоор байгааг тус тус судлах болно. Юун түрүүнд эдгээр онол сургаалуудын талаарх шинэ гэрээнд их хувиршгүй баталгааг эхлээд үзцгээе. Анхны чуулганы үеэс л Христ болон түүний элч нарын сургаалын талаар маргаан гарсаар ирсэн. Зарим маргаан нь чуулганы гаднаас байсан бол зарим нь чуулганы дотроос гарсан байдаг. Жишээ нь Галаат 5 дугаар бүлэгт бичсэнчлэн Паул харь үндэстний итгэгчдийг хозлуулахыг шаарддаг байсан. Юудын Христ итгэгчдийг байнга эсэргүүцэн бичдэг байв. Мөн 2 дугаар Петр 2 дугаар бүлэгт Петр чуулганд хуурамч номлогчд гарч ирэх тухай анхааруулсан байдаг. Есүс болон түүний элчнэр янз бүрийн хүмүүсийн буруу ойлголтыг засаж байгаа жишээ шинэ гэрээгээр дүүрэн байдаг. Чухал итгэл үнэмшлүүд эрсдэлд ордог учраас чуулганы доторх буруу ойлголтууд маш аюултай. Тиймээс Есүс болон шинэ гэрээний бичээчид теологийн суурь ойлголтуудыг засаж залруулахад ихээхэн анхаарч байсан нь ийм учиртай. Гайхалтай нь тэдний засаж залруулахаар хийж буй үгс бие биетэйгээ яв цав нийцсэн байдаг. Тэр цаг үед чуулганд байсан хуурамч сургаалуудыг эс тооцвол шинэ гэрээ бидэнд алдаа мадаггүй нэгдмэл нэгэн цус сургаалыг танилцуулсан юм. Чуулган тэдгээр номуудаас бүрдсэн Библийн каноныг бүрдүүлэхэд үнэндээ хэдэн зуун жилийг зарцуулсан. Энэ нь хурдан үйл явц байгаагүй. Үүнээс харахад чуулган үндсэн гол нэгдмэл зүйлийг аяндаа олж харсан гэсэн үг. Энэ бол тийм ч амархан дүгнэд орхичих зүйл биш бөгөөд үнэн хэрэгтээ 2000 гаруй жилийн туршид судлаачид энэ дүгнэлтийг баталсаар ирсэн байдаг. Гэхдээ шинэ гэрээний номуудын нэгдмэл байдлыг ярихдаа бид тэдгээрийн хоорондох ойлголт, харах өнцгийн ялгааг мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энд яригдж буй гол асуудал нь харах өнцөг ялгаатай хэдий ч онол сургаалын хувьд зөрчилдөхгүй байдаг явдал юм. Та бүхэн үүнээс өөр харах өнцөг, өөр онцлог зүйлс болон бодит байдлыг өөр арга замаар
өөр талаас нь тусгасан байдгийг хардаг. Гэсэн хэдий ч миний бодлоор шинэ гэрээний тэдгээр олон янзын номуудын хооронд ямар ч илэрхий зөрчилдөөн байхгүй гэж харж байна. Энэл нэгдмэл байдлын ачаар шинэ гэрээн элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглуудыг батлах үед тунхаг нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлэх нь зөв зүйтэй болдог. Тэр үед Бурхан эцэг, Хүү, ариун сүнсний тэнгэрлэг байдлын тухай байнгын маргаан гардаг байсан хэдий ч нэг л Бурханд бүгд итгэн дагдаг байсан. Сайн мэдээ нь Христийн талаарх ойлголт буюу түүний төрөлт, амьдрал, үйлчлэл, үхэл ба амьлал, мөн тэнгэр өд оцсон талаарх тунхагийн баримтуудыг тусгадаг. Шинэ гэрээний номууд нь бүхэлдээ тунхагдах чуулган ба авралын талаарх ойлголтуудыг бүрэн дэмждэг. Ингээд бид шинэ гэрээний тухай авч үзлээ. Одоо эдгээр итгэл үнэмшлүүд нь чуулганы түүхийн туршид дэлхий дахинд Христ итгэлийг хэрхэн тодорхойлж ирснийг харцгаая. Шинэ гэрээний үеийн сүм чуулгануудын адил хожимын үеийн чуулгануудад ч бас олон янзын теологи бий болж байв. Маш олон жижиг асуудлууд дээр нэгдмэл байдал бараг байхгүй байсан гэж хэлж болно. Харин элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглууд гэх мэт үндэс суурь онол сургаалуудыг бол бараг дэлхийд даяараа бүгд батлан хүлээн авсан юм. Харин үндсэн итгэл үнэмшлийг үгүйсгэсэн тохиолдолд чуулган түүхийн туршид маш хүчтэйгээр тэрс үзэл гэж үзэж хаглан бутаргагч хуурамч багш нар гэж тооцдог байсан. Ганц жишээ дурдвал манай эртний 4-р зууны үеийн үйл явдлуудыг эргэн санацгаая. Элч нарын тунхагийн анхны хувилбаруудыг аль хэдийн ашиглаад эхэлсэн байсан үе. Түүхийн цаг үед хэд хэдэн буруу сургаал номлол үүсэж чуулган зөвлөлийнхэн хамтаар шийдвэрлсэн байдаг. Эдгээр зөвлөлүүдийн зарим нь нутгийн зөвлөлүүд, зарим нь дэлхийн ихэнх чуулганы бишопуудыг хамруулсан тул дэлхийн хэмжээний зөвлөл байсан гэж үздэг. Жишээ нь манай эртний 325 онд Никаягийн зөвлөл болон манай эртний 381 онд Константиноплийн зөвлөл нь элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглуудтай холбоотой хэд хэдэн асуудлуудыг авч үздэг дэлхийн хэмжээний зөвлөлүүд байв. Орчин цагийн Никаягийн тунхагийг манай эртний 325 онд Никаягийн зөвлөл ноороглон гаргаж, улмаар манай эртний 381 онд Константиноплийн зөвлөл үүнийг боловсронгуй болгож орчин цагийн хувилбарыг гаргасан байна. Энэ бол элч нарын тунхагийг улам дэлгэрэнгүй тайлбартай болгосон хувилбар юм. Гол зорилго нь тунхагийн зарим санааг худал тайлбарсныг залруулах явдал байжээ. Жишээ нь гностик үзэл нь энэ дэлхийг бүтээсэн Библийн Бурхныг өөр нэг бурхан бүтээсэн гэж заадаг байсан. Гностик үзэл шиг тэрс үзлүүдийг элч нарын тунхагаар шууд ницааж болохгүй байсан учраас Никаягийн тунхагт илүү дэлгэрэнгүй тайлбар оруулсан юм. Энэ нь элч нарын тунхагийн санааг тодорхой болгох зорилготой байв. Ялангуяа элч нарын тунхагт би тэнгэр газрыг бүтээгч Бурхан эцэгт итгэдэг гэсэн байхад Никаягийн тунхагт илүү дэлгэрэнгүй байдаг. Энд бид тэнгэр газрыг үзэгдэх ба үл үзэгдэх бүхнийг бүтээгч цорын ганц Бурхан хүчит эцэгт итгэдэг гэжээ. Энд дөрвөн зүйл анхаарал татдаг. Нэгдүгээрт Никаягийн тунхаг нь элч нарын тунхаг дээр үндэслэлсэн. Дэлхийн хэмжээний Никаягийн зөвлөл нь өөрсдийн тунхагийг элч нарын тунхагт тулгуурснараа үүнийг чуулган дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч буйг харуулсан юм. Хоёрдугаарт Никаягийн тунхаг нь би гэдэг үгийн оронд бид гэдэг үгээр эхэлдэг. Элч нарын тунхаг нь хувь хүн баптизм хүртэх үедээ итгэлээ тунхаглах зориултаа байсан бол Никаягийн тунхаг нь яг ижил онол сургаалыг даяар чуулган хамтдаа хүлээн зөвшөөрдөг гэсэн мэдэгдэл байв. Гуравдугаарт Никаягийн тунхагт Бурхан гэдэг үгийн өмнө цорын ганц гэдэг үгийг нэмж тодотгож өгсөн байдаг. Ингэснээр цорын ганц Бурхан байдаг гэсэн элч нарын тунхагийн гол санааг илүү тодорхой болгосон. Дөрөвдүгээрт Никаягийн тунхагт Бурхан үл үзэгдэх буюу сүнслэг зүйлсийг оруулаад бүгдийг бүтээсэн гэдгийг тайлбарлсан. Ингэснээр Бурханыг хинч бүтээгээгүй гэдэг санааг тодорхой болгосон. Дахиад л үнэндээ энэ санаа далд хэлбэрээр элч нарын тунхагт байсныг Никаягийн тунхагт илүү тод болгосон хэрэг байв. Энэ төрлийн тайлбар тодруулгуудыг бусад зөвлөлүүд болон теологчид олон зууны туршид санал болгосоор ирсэн. Заримдаа зөвлөлүүдийн шийдвэрийг бүх чуулган хүлээн зөвшөөрөхгүй байх явдалч мэрсэр байв. Нэг зөвлөл зарим чуулганы үзэл бодлыг эсэргүүцэн,
өөр нэг зөвлөл бусад чуулгануудын үзэл санааг эсэргүүцнэ. Энэ мэтээр санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй байсан ч бүгд элч нарын тунхагийн үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрсөөр байсан юм. Энэхүү шалтгааны улмаас л элч нарын тунхагийг Христ итгэлийн хамгийн үндсэн дэлхий дахины тунхаглал гэж үздэг. Түүхийн туршид Никаягийн тунхагийг л элч нарын тунхагт дүйцэхүйц дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тунхаг гэж тооцдог. Гэхдээ Никаягийн тунхаг нь тийм ч үндсэн зүйлсийг агуулдаггүй. Үүнд теологчид хүртэл заримдаа ойлгоход хүндрэлтэй хэд хэдэн теологийн ойлголтууд байдаг. Тиймээс л бид Христ итгэлийн үндсэн суурь онолыг судлахын тулд элч нарын тунхагийг сонгон авсан байдаг. Ингээд бид энэ хүртэл шинэ гэрээнд элч нарын тунхагийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг тухай мөн чуулганы түүхийн туршид дэлхий даяар энэ тунхагийн онол сургаалыг ашиглаж ирсэн талаар ярилцлаа. Тэгэхээр одоо бүгдээрээ өнөө цагийн тухай буюу эдгээр ижил итгэл үнэмшлүүд нь одоо ч Христийн чуулганыг тодорхойлсоор байгаа тухай үзэхэд бэлэн боллоо. Түүхийн бүхий л цаг үед хуурамч багш нар чуулганы 100 жилийн туршид баримталж ирсэн үндсэн итгэл үнэмшлийг үгүйсгэсээр ирсэн. Орчин цагт Иеговагийн гэрчүүд болон Мормон гэх мэт гаж урсгалууд Библийг хүлээн зөвшөөрч Христийг ямар нэгэн байдлаар дагахыг оролдсноороо өөрсдийгөө Христ итгэгчид гэж үздэг. Гэвч тэд бол жинхэнэ Христ итгэгчид биш. Яагаад гэвэл тэд Христ итгэлийн хил заагийг 2000 гаруй жил тогтоож ирсэн. Элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглалуудыг үгүйсгдэг юм. Гаж буруу урсгалд тооцогддгүй зарим чуулганууд хүртэл Христийн чуулганы зарим багш нарын адил үндсэн сургаалуудыг үгүйсгдэг. Тэгвэл элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглалуудыг ийм олон хүн үгүйсгдэг юм бол бид тунхаг нь өнөө цагийн чуулганыг бүхэлдэн тодорхойлдог гэж хэрхэн хэлэх вэ? Үүний хариулт нь хоёр талтай. Нэг талаас Христ итгэлийн гэж тооцогддог сүм чуулганы дийлэнх нь тунхагийг хүлээн зөвшөөрдөг. Баптист, Методист, Лютеран, Англикан, Пресвитеран гэх мэт бүх төрлийн протестант урсгалын сүм чуулганууд тунхагт итгэн дагдаг. Мөн Ромын католик, зүүнний ортодокс гэх мэт протестант биш томоохон чуулганууд ч тунхагийг хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас тунхагийн онол сургаалыг үгүйсгдэг чуулгануудыг Христ итгэлийнх гэж нэрлэх ёсгүй. Учир нь тэд Библийг хүлээн зөвшөөрч Христийг дагдаг гэдэгч үнэндээ бичвэрийн ба эртний чуулганы сургаалыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс тэд бол жинхэнэ Христ итгэгчид биш юм. Тэгэхээр элч нарын тунхагт дагуулгадж буй онол сургаалын ач холбогдлын тухай бодож үзье л дээ. Эдгээр нь чуулганы амьдрал, сайн мэдээний талаарх бидний ойлголт, мөн Христ доторх авралын талаарх ойлголтод маань туйлын чухал байдаг. Жишээ нь тунхаг нь бидэнд Бурхан бол эцэг, Бурхан бол хүү, Бурхан бол ариун сүнс юм гэсэн Бурханы гурвын мөн чанарыг танилцуулдаг. Тиймээс бид өөрсдийгөө Христ итгэгч гэж боддог хэрнэ гурвын тухай онолыг итгэлийн маань нэг жижигхэн хэсэг, итгэлд маань нэг жаахан хүч өгдөг зүйл юм шигээр хандаж болохгүй. Гэтэл гурвын тухай онол бол бидний Бурхан жухам хэн болох хэрхэн орчдөг талаарх тунхаглал юм шүү дээ. Элч нарын тунхагийн онол сургаал бол Христ итгэлийн үндсэн чухал суурь гэж би хэлмээр байна. Тэр үндсэн суурьаас та холдвол Христ итгэлийн түүхэн итгэл үнэмшлээс холдож байна гэсэн үг. Эртний чуулган Библийг тайлбарлах бүхий л төрлийн аргыг туршиж үзээд энэ л зөв зам юм байна гэж олж мэдсэн гэсэн үг. Энэ бол тэдний туулж гарсан зүйл. Энэ бас яг төмөр замтай адил. Энэ бол Библийг тайлбарлах зөв зам гэж заасан замаар нь явна гэсэн үг. Харин хэрэг өөр замаар явбал Христ итгэлээс холдно гэсэн үг. Өнөө хүртэл элч нарын тунхаг нь жинхэнэ Библи суурилсан итгэлийн үндсэн чухал мөн чанарыг тодорхойлсоор ирсэн юм. Элч нарын тунхаг тураангуйлан танилцуулсан итгэл үнэмшлүүд нь хамгийн үндсэн бөгөөд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул итгэгчдийг улам нэгдмэл болгодог. Орчин цагийн чуулганд хуваагдал маш их байгаа учраас энэ л чанар өнөөдөр ч онцгой үн цэнтэй юм. Чин бишрэлтэй хэрн онол сургаал нь Христ итгэгчдийг хагаран бутрадаг гэж үздэг учраас теологи сурахаас зайлсхийдэг итгэгчтэй та таарлаж байсан уу? Тим хүмүүс теологи судалгаас зайлсхийж буй энэ үзлээ Есүс биднийг нэгтгэдэг, харин онол биднийг хуваадаг гэсэн үгээр хамгаалдаг. Гэвч энэ үзэл нь үнний ортой.
Христ итгэгчид онлын ялгаатай байдлаас болж олон үеийн туршид хагран бутарч бие биеэ шүүж ялалж дайн хүртэл хийж байсан. Хэдий тийм ч шинэ гэрээн чуулганыг онол сургаалын хувьд нэгдмэл байхыг урамшуулсаар байдаг. Жишээ нь Эфес 4:11-13 дээр энэ тухай бичсэн байдаг. Энд тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хончин ба багш болгосон нь Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүхэн итгэл ба Бурхны хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл рүү төлөвшсөн хүн болтлоо Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүртлээ ингэх ажээ гэсэн байна. Энэ багц ишлэлд Паул чуулганыг Христийн бие гэж тодорхойлсон байна. Мөн тэрээр чуулган нь итгэл ба мэдлэг дотор нэгдэхээс нааш Христ дотор төлөвшөж чадахгүй гэж тодорхой хэлжээ. Тиймээс онол сургаалын хувьд нэгдмэл байх нь Христ итгэгч нэг бүрийн зориг байх учиртай. Мэдээж Христ итгэгч хүний амьдралын өөр олон хүчин зүйлс онол сургаалыг судлахад маань нөлөөлнө. Бид Бурхныг болон хөршөө хайрлаж, ариун байдлыг сахиж, ариун сүнсний хүч чадал түшиглэн Бурхны үгийг тунгаан бодож байх нь бидний нэн тэргүүний хийх ёстой зүйл мөн. Харин зөвхөн онол сургаалд анхаарч бусад зүйлсээ орхивол буруу замаар амархан ордог. 1-р Коринт 13:2 дээр Илч Паул энэ тухай анхааруулахдаа хэрэг би бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад надад хайр үгүй бол би юу ч биш гэжээ. Энэ ишлэл болон өөр олон хэсэгт дурдсанчлан теологийн мэдлэгтэй болох нь чухалч Христ итгэлийн хамгийн чухал нь биш гэдгийг тодорхой өгүүлдэг. Теологийн зөрчлийн үр дагавраас зайлсхийх хамгийн үр дүнтэй арга бол дэлхийд даяарх Христийн бүх дагалдагчдын санал нийлдэг онол сургаалын нэгдмэл байдлыг эрхэмлэх явдал юм. Теологийн нарийн зүйлсийг тэнцвэртэйгээр судлахдаа нэгдмэл байдлыг чигээ болгож чадвал онол сургаал биднийг хагарган бутрахаас илүүтэй нэгтгэх чадaltaй билээ. Есүс Христийн чуулганд өнөөдөр нэгдмэл байдал юунаас ч илүү хэрэгтэй байна. Бид олон урсгалд хуваагдаж ариун сүнс, баптизм, эмэгтэйчүүд гэдэл олон зүйл дээр өөр үзэлтэй болжээ. Тэгсэн мөртөө энэ 21-р зуунд бид үнэн дээр гэхээсээ илүү дэлхийд хүрэх гэх мэт үйлдэл дээр л нэгдмэл байхыг анхаардаг болчихсон байгаа юм. Харин бидний эзэн Есүс болон Илч Паул нарын нэгдмэл байдлын талаарх санаа бодол их сонирхолтой. Би Иохан 17 болон Эфес 4-р бүлгийг бодож байна л да. Бид нэг бурхан, нэг эзэн, нэг ариун сүнс, нэг итгэл, нэг баптизмтай учраас нэгдмэл байх учиртай гэж тэд бодож байсан. Тиймээс бид үннийг үнэн гэж итгэдэг зүйлэл Христ дотор нэгдмэл байх үндэс суурь болгох учиртай юм. Дэлхийд даяар Христийн олон зуун сая дагалдагчид элч нарын тунхагдах Библийн үндсэн сургаалыг тууштай баримталдаг. Мөн үнэн хэрэгтээ яг энэ цаг мөчид тоо томшгүй олон итгэгчид ийхүү тууштай баримталсныхаа улмаас хавчигдаж түүхээрч зогсохгүй амиа алдсаар байна. Тэд теологийн олон асуудал дээр бие биетэйгээ санал нийлэхгүй байж болно. Үнэн хэрэгтээ тэд та бидний баттай итгэдэг зүйлийг хүчтэй эсэргүүцдэг байж ч болно. Гэвч ялгаатай байдлаасаа үл хамааран бид тунхагдах Бурхан болон чуулганы тухай мөн авралын тухай заасан зүйлсд хамтдаа нэгдэн зогсдог. Иохан 17:23 дээр Есүс чуулганы төлөө юу гэж залбирсныг иргэн санацгаая. Энд би тэдний дотор, та миний дотор ингэснээр тэд бүрэн төгснгийг болж та намайг илгээсэн, намайг хайрлсны адилаар тэднийг хайрлсныг ертөнц мэдэх болно гэжээ. Чуулганы нэгдмэл байдал бол өөрийг нь эцэг илгээсний баталгаа гэж Есүс энд хэлснийг анзаарав. Бид Христийн бусад дагалдагчтай мөр зэрэгцэн зогсож теологийн ижил итгэл үнэмшилтэй байж чадвал энэ дэлхийд сайн мэдээг үнэн гэдгийг гэрчилж сайн мэдээ түгээх үйлсээ хүчрхжүүлж чадна. Сайн мэдээг тодорхойлж сайн мэдээний үндсэн суурь итгэл үнэмшлийн санаа нийлэн дагснаар л бид ив нэгдэл ба үннийг олж чадна. Сайн мэдээний талаар тууштайгаар нэгдмэл байж чадвал амьдрал дээрээч, үйлчлэл дээрээч өөр хоорондоо нэгдмэл байж чадна. Мөн тэгж байж л бид бие биеийнхээ үнэн гэж итгэдэг зүйлсийг эсэргүүцэхгүй. Харин ч бие биеийнхээ ялгаатай байдалд баярлаж,
хүндэтгэлтэйгээр бас ухаалгаар ялгаатай байж бүр ялгаатай талуудаа хайрлаж чадна. Хамгийн гол нь бид үнэн болон итгэл дээрээ адил зүйлсд баярлаж байхыг ирмэлзэх хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бид адил зүйлсийг хуваалцаж байх ёстой. Тэгж байж л бид нэглийг мэдэрч теологийн итгэл үнэмшлийн хувьд үнэн зөвөөр бас ухаалгаар ялгаатай байж чадна. Элч нарын тунхаг нь Христ итгэгчдэд итгэлийн үндсэн гол чухал зүйлсээ чухал биш зүйлсээс ялгахад нь тусалдаг. Тунхагийг бид хувийн болон чуулганы хамтын амьдралд чухалчилснаар теолог нь биднийг хагаран бутрахгүй гэдгийг ч харах болно. Харин ч бид Христийн бусад итгэмжит дагалдагч нартай нэгдэж нэг болсноор Есүсийн өөрийн чуулганыхаа төлөө тэрхүү алсын харааг гүйцэлдүүлж чадах юм. Энэ хичээлээр бид элч нарын тунхагдах итгэлийн үндсэн тунхаглалуудыг танилцуулж, тунхагийн хөгжил ба зорилгын түүхэн замлын тухай ярилцлаа. Мөн бид тунхагдах Бурхан, чуулган болон авралын талаарх онол сургаалыг томилон үзлээ. Тунхагт багтсан итгэлийн үндсэн тунхаглалуудын ач холбогдлын тухай үзэхдээ тэдгээрийн үндэс суурь дэлхий дахны болон нэгтгэдэг мөн чанартай танилцсан билээ. Элч нарын тунхаг бол 100 жилийн туршид Христ итгэлийн үндсэн гол итгэл үнэмшлийг хураангуйлан нэгтгэсэн түүхийн маш чухал баримт бичиг юм. Энэ нь өнөө цагт ч Христ итгэлийн урсгал чиглэл бүрийн теологчдыг нэгтгэхэд тун чухал үүрэгтэй хэвээр байна. Энэхүү цуврал хичээлийн дараагийн хичээлээр бид элч нарын тунхагт багтсан итгэлийн үндсэн тунхаглалуудыг илүү дэлгэрүүлж үзэх болно. Тэдгээр нь дэлхийд даяарх Христ итгэлийн сургаал номлыг нэгтгэдэг Библийн үннийг хэрхэн илэрхийлдэг болохыг наривчлан ярилцсан. Conceived by the Holy Spirit, born of the Virgin Mary, suffered under Pontius Pilate. He was crucified and dead and buried, and I believe what I believe is what makes me what I am. I did not make it, no, it is making me. It is the very truth of God, not the invention of any man. I believe that he who suffered was crucified, buried, and dead. He descended into hell and on the third day rose again. He ascended into heaven, where he sits at God's mighty right hand. I believe that he's returning to judge the quick and the dead, and the sun